Бүтээн байгуулалтыг хүмүүсийн төлөө идэг штэ. Тийм болохоор хүмүүсээ сонсноо. Хүмүүс дургу байхад хүчээр хийхгүй. Намын аппаратаар, захиргааны аппаратаар нэгэнд шийдсэн бол одоо өнгөрсөн гэдэг юм байхгүй. Хүн амьтанд мөнгө төгрөг өгчихсөн, урьдчилаад төлсөн, авчихсан тооцоотой юм байгаа бол одоо нэгэнд өнгөрсөн гэсэн зүйл байхгүй. Хүмүүс яах вэ? Элдв янзын юм ярина, элдв янзын гой тайлбар хэлээд тархийг барьж хагаад ингээд зүтгүүсээр хагаад явуулна гэдэг цаг өнгөрсөн. За энийг нэг хэлмээр байна. Хоёрдугаарт мөнгө. Энэ бол 2.3 их 80 төгрөг. Энэ хоёр дахин нэмэгдэх байх. Яагаад би тэгж итгэлтэй хэлээд байна гэхээр угаасаа том төслүүд юу нэвчлэн тэгдий. Дээрээс нь одоо нефтийн үнэ галзуурч байна. Эрчим хүчний үн нефт гэдэг бол араас нь нөгөө цемент, ган, арматур, ажил, цалин бүгд нэмэгдэнэ. Ингээд ийм хэцүү цаг үед Монгол улс 2.3 их 80 төгрөг нэртэйгээр 4-5 их 80 төгрөгөө их маргаантай хилцээтэй хүмүүс дургуцаад байгаа ямар үегээд байхгүй болох юм уу? Энэ асуултыг энэс ямар эрсдэл гарах? Энэ асуултыг бол би сангийн сайдаас, Монгол улсын ерөнхий сайдаас асууна. Эдгээр энэ улсыг хариуцж байгаа. Энэ нийслэлийн мөнгө биш. Энэ бол монголчуудын мөнгө. Татвар төлөгчдийн мөнгө. Нийслэл энэ төслийг хэрэгжүүлье гэдэг эрхийг улсын их хурал дээр засгийн газар үрийн баталгаа олгох тухай тогтоол гаргаж олж авсан. Тэгэхээр энэ бол засгийн газрын шийдвэртэй асуудал. Засгийн газарт улсын их хурал чиглэл өгч байгаа. Гаргасан чиглэл нь зөв юм уу, буруу юм уу? Бид нар эргэж харах ёстой. Ийм том хэмжээний мөнгөнд дүнг монголчууд энэ эх 2-3 жил дийлэх юм уу? Хинээс авах юм? Яаж буцааж өгөх юм? Эхлүүлсэн ажлаа тэгээд хаяа дундан зогсол одоо яана. Горовт нь би зүгээр техникийн маш их ярьж байгаа учраас техник юм нэг ярмааргүй байна. Ер нь бол яарамгийнхан бол ялангуяа их бодоод хараад ах шиг байгаа. Яарамгаас хүмүүс хот руу орох гэж, гэртээ арих гэж төгжирэхдээ энэ босоо багалзуур дээр л төгжирдээ шүү дээ. Тэрнээс яарамгаас орж ирээд одоо налаах руу явах гэж төгжирдэггүй байхгүй юу? Уулын зам яагаад төгжирдэггүй? Хоошоогоо явахын тулд л төгжирдэг. 19-ийн зам яагаад төгжирдэггүй? Хотын босоо юунуудаар л болдог. Мэдээж том зам барих юм бол их бага хэмжээгээр дам нөлөө бол байна. Түрүү ярьж ин л нэлээд үндэстэй тоонууд л ярьж ин л 7%, 8%, 10%, 20% хамгийн их нь 34% үнэн байх. Чинь хаа байгаа газраас л хамаарна. Одоо нийтээр ингээ 34% бурчнаа энэ төр гэдэг бол хотлаа шүү. Энэ бол зүгээр ингээ цэвэр техникийн асуудал. Тэгэхээр нэг зүйл нэмээд хэлэхэд энэ нийслэлийн асуудал шүү дээ. Нийслэлээр ингээ шийдцээ. Бид нар бол иргэдийн төлөөлөгч, иргэдээ сонгогдсон үнэн. Энэ хүмүүс бол ажил хийж байгаа. Ажлаа явуулмаар байна шүү дээ. Бүр ингээд итгэцэн зүтгэцэн хүмүүс бас байна. Үнэн. Гэхдээ нийслэл та нар хамаагүй шүү. Улсын хурлд ямар хамаатай юм бэ гэж болохгүй. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал 45 хүнээс чи хэд. За 1 минут баярлалаа. 45 хүнээс чи хэд гэлээ 40 ч үлээ 38 ч үлээ компани дарга нар. Ийм компани дарга нар нийслэлийн иргэдийн хурлыг хуралдуулж чадахгүй. Энэ бол одоо чадамжгүй болсон байгууллага. Улсын их хурал дээр тэр гишүүн Эрдэнэс даван толгойн захирал, энэ гишүүн Эрдэнэтийн захирал, за сөрөг хүч нь болохоор жишээлбэл Монгол төмөр замын дарга, ТЭЦ 4-ийн дарга ингээд байвал улсын их хурлын гишүүд ерөнхий сайдынхаас хэмжилж чадахгүй. Байхгүй шүү дээ. Энэ чинь зүгээр юу н хамар хүрээ нь өөр болохоос биш агуулга нь адилхан байхгүй юу. Тэгэд юм ярихаар зэрэг та нар ямар хамаатай бид нар эрхийхээ дагуу хийж гэнэ гэдэг. Эрхтэй нь үнэн, гэхдээ энэ чинь углуургаараа болохгүй байх шүү. Энэ асуудлыг хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах шаардлагатай. Энийг улсын их хурал эрхэм гишүүд бас анхааралтай авмаар байна. Үг хэллээ.